Ээжийн сургаал алт. Сургамжит өгүүлэлэг. Эрт цагт бэлтгэрэгтэй нэг чон байжээ. Хоёр бэлтгэргэн дагуулад хонь мал арын гөрөөс атрын зээр барин иддэг байжээ. Нэг өдөр баг бэлтгэргэн "Би хонь барьж иднэ" гэхэд эхэн зөвшөөрчээ. Том бэлтгэргэн "Би сувайгүй барьж иднэ" гэхэд эхэн их сүргийг бараадан яваа эцэнхий хээр морийг ид гэжээ. Том бэлтгэргэн "Сүвээгээ дааж ядсан таргангүй байхад сүүлээ шарваж ядсан адууны зовлого идэх гэж үү гэхэд эхэн "Адууны тарганыг идвэл анчин гөрөөчөнд гүйцэгддэг" гэжээ. Том бэлтгэрэг хийхээ үгэнд орсонгүй сум шиг сунан очоод сувайгүй идэвгэн. Анчид цайдам газраас цагаан тоос босхон ирэхэд үлэгчин чон өндрийг өвөрлөн ганг жалгаар халахлан асагт царамд ам гарчээ. Харин цагаан сувайгүй идсэн дуулуургүй бэлтгэрэг хэд том харайгаад тойрч нэг бултаад яаж чадсангүй тэнхээ тамирын тасарч тэнзэн дашуураар түншүүлэх цагтаа ээжийн үгэнд орох минь яав гэж гэмшивч оройджээ. Энэ явдлыг нүдэрээ үзсэн баг бэлтгэрэг "Ээжийн сургаал эрдэнэ юм даа" гэв.